Америк Монгол оюутны холбоо. За Америк Монгол оюутны холбоо маань болохоор өөр одоо удирдах зүйлсийн 7 шөнөс бүрдэж байгаа. За Сухат Нвиди зоргоо бидний хоёр маань зоргоо харууд бидний харуудыг төлөөлөөд за Тэмүүгийн үйлдвэрийн хоёр маань болохоор MIT төлөөлөөд за танай төгсөгчтэй Андригч буйны болохоор Mount Holyoke College төлөөлөөд за ануудаар болохоор Колумбиагийн их сургуулийн төлөөлөөд 7 өдөр төгссөн юм гişнтэй. За тэгэхээр одоо бид 20 гаруй оюутан байгаа. 20 гаруй оюутан гэнэ 20 гаруй гишүүдтэй байгаа. За тэгэхээр манай холбооны зорилго нь өөрөө юу юм бэ гэхээр зөвхөн Америкийн хэлбэрээр бас дэлхийн хамгийн шилдэг гэсэн хилээс сургуулиуд суралцж байгаа Монгол оюутнуудыг хооронд нэгтгэж мэдээлэл сан үүсгэж за зөвхөн Монголоор бас олон улсад боловсрол эдийн засаг улс төрийн болон сайн санааны нөөцийн бодлого хэрэгтэй юм аа. За тэгэхээр холбоогоор юм тийм тасалбарлаад хэлэх юм бол давуу тал холбооны давуу тал юу юм бэ гэх юм бол нэгдүгээр хамгийн Америкийн шилдэг гэсэн коллежууд суралцж байгаа оюутнуудыг хөрвүүлж зорж байгаа. Тэгэхээр энэ ачаал болохоор бас Америк хэлбэрээр суралцаасаа гэхдээ Америкт суралцахтаа хамгийн шилдэг коллежид суралцаарай. За тэгээ бас энэ ачаал одоо холбоотой тавд нэгүрья. Тэгэхээр шилдэг коллежид суралцах холбооны мэдээлэл болно гэдэг маш их найдаж байна. За бас үү. Таны өсвөл гэдэг байгаас үү те. Хэрхэн Америкийн шилдэг ихтэй сургууль амжилттай суралцгаа. За тэгэхээр энэ бол ерөөсөө юм байна. Би нэг их сургуулийн багш биш учраас зөвхөн өөрийнхөө оож авсан мэдлэг, логийн маань оож авсан мэдлэг, бид бүхэн оож авсан мэдлэгийг бүрдсэн байна. Тэгэхээр хүн болмоос өөр туслахтай тийм ээ. Тэгэхээр миний бодлоор бидний за яагаад ингэ та нарыг ингэ 300 л гिचэн тэгээ 200 л гिचэн энэ дахинд орж ирээд ингэ бисид авах цагаас ч хугацаа тэгээ номоо унших цагаас ч хугацаа за эсвэл нэг найстайгаа уулзах цагаас ч хугацаа суулгаад байна. Тэгэхээр бид нар бүгдээ Америк ихтэй суралцж чадах юм аа. Энэ бидний бас юу юм? За хэцүү биш. Амархан гэдэг шиг хэцүү биш. Маш боломжтой зүйл. Бид маш олон давуу тал байгаа. Хамгийн ихний давуу тал. Яагаад би та нарыг Америкт суралцаасаа гэж хүсэж ивэл бид математикийн маш том давуу тал байгаа. Энэ нь юу вэ гэх юм бол Америкийн математикийн систем манай Монголын одоо 10 жил сургуулийн математикийн систем энэ хоёр шал зөрүүтэй биднээс маш өндөр явж байгаа. За SAT шалгалт үүсгэх зүгтээ нөө. Гараа өгөөд SAT шалгалт SAT за 2 3 4 за одоо магадгүй энэ 3 4 гэдэг хэлж байгаа. За бусд нь хандаж ирэх юм бол SAT шалгалт гэдэг нь өөрөө 3 хэсэгтэй. Математик хэсэг, унших, бичих. Тус бүр 800 оноос бүрдээд нийт 2400 оноо. Энэ SAT гэдэг шалгалт нэг үгээр хэлэх юм бол Америкийн конкурс гэж хэлж байгаа. Харин TOEFL гэдэг бол зүгээр гараад ирэх шалгалт шүү дээ. Төрөлх англи хэлтэй биш хүмүүс зүгээр чи англи мэдэх юм уу гэж л асууж байгаа шалгалт. SAT гэдэг бол харин зөвхөн жинхэнэ яг чиний академик скилийг шалгаад байгаа. Ерөнхийдөө. За SAT шалгалтын 2400 оноос 800 оноо одоо энэ цуцаа хүүхдүүд би шууд авч чадна гэж найдаж байна. За жишээ нь энэ зүйл бол хайгуул багтай. Яг тэгэхээр борхон аягүй хэцүү байхгүй юу? За тэгэхээр та нарын бүгдийг бодож чадна гэж би аягүй найдаж байна. SAT шалгалтын математик хэсэг хамгийн ихний асуулт. Бүгдээ бодож чадна үстэй. 2x-тэй бүхэн 3 тэнцүү 7 x гэдэг. За тавыг зүйлсүүд багтгүй янз бүрээ авахгүй. Арай авахгүй. Тэг айгүй. За миний одоо 2 зүйлсүүд гэдэг 800 айгүй ойрхон тий. Би одоо айгүй боломжтой. Тэгэхээр амхан байгаа үстэй. Эсвэл хэцүү байна уу? Аваа гэж хэлсэн. 2x-тэй бүхэн 3 тэнцүү 7 x гэдэг. За хоёр мэдээж. Тэгэхээр ерөөд амхан байгаа үстэй. Бидний энэ бүр 2-3 жилийн өмнө ерөөд явж байгаа. Ганц их зүйл стацуу. Тэгэхээр бид бол SAT-д шууд 2400-800 бол ийм байна. Маш боломжтой. Бид давуу тал байна. Дараагийн давуу тал юу вэ? Ухаан сургуулийн diversity гэдэг зүйлийг хангах гэж байгаа. За сургууль болно. Одоо ялангуяа Америкийн за би дандаа топ коллеж гэж бодлоо байгаа тийм. Том сургууль бол математик сургуулиуд оюутнаа маш олон талаас нь хичээдэг. Өөрөөр хэлбэл олон төрлийн хичээл өгөх зорж, олон төрлийн сургалтын клуб байгуулж, за яг үүнтэй дэлхийн өнцөг болгоомжтой оюут авахыг зорддог. Бид нар дандаа 3 сая монголчууд сургуульд бид нар одоо ийм стандартыг бохгүй газар төрсөн шиг заримдаа ярьдаг тийм. Харин юу гэвэл бидний 3 сая гэдэг цөөхөн тоон маань бидэнд хамгийн том тавлаад болчихж байгаа. Юу вэ гэхээр за одоо нэг чи авъя та. Бидний нэг SAT дээр 1900 заах өгөөд. За Монголоос ингээд SAT дээр 1900 заах өгөөд.
Тэгвэл тухайн сургууль алийг нь авах гэж бодлоо. Мэдээж. Яагаад гэвэл хэрвээ ч одоо Америкийн топ коллеж сурах юм бол нэг бол хамгийн анхны Монгол оюутан болж очино. Эсвэл хамгийн анхны Монгол оюутан нэг болж очино. Одоо чи бид нэг шүү дээ. За Конго гэдэг бас тий. Конго одоо Зимбабwe гэдэг босод байна шүү дээ. Биднээс одоо тэр усад мяхэ хүслээс доогор гэдэг шүү дээ. Одоо бид нар өргөцдөг шүү дээ. За энэ Конго гэдэг зайлшгүй байдаг тий. Бид болохоор бид нар өөрсдөө өргөмөр байхгүй юу? Зимбабwe гэдэг усаас, Конго гэдэг усаас ягаад гэвэл одоо чи манай сургууль Зимбабwe Конгогоос 2-3 оюутнууд байгаа байхгүй юу? Тэдээс ганцхан Монгол байна. Яг үүнтэй адилхан Америкийн маш олон коллежууд бусад Африкийн хэвлэлтэй орнуудаас оюутан байж мэдэрсэн Монгол оюутан байдаг. Тусдаач. Түр байвал ганцхан байдаг. Тэгэхээр бидний өргөмөр байдаг. Маран тий бид нар бас үүнд дараа бидний бас нэг давуулаад болох үржлээ шүү дээ. Энэ мэдээллийг авч байгаа бас тамд байна. За өөрийгөө нэг харуул. Хичээлээс гадуур нийгмийн эдийн санаастай орчиндөө үзүүлэх нөлөө гэж байгаа. Яагаад үүнийг би давуу тал дээр оруулсан бэ гэхээр эдгээр зүйлүүдийг тухайн сургуулийн өөрийгөө нээж өгсөөр чиний тухайн сургуульд орох магадлал гэж нэ. Өөрөөр хэлбэл үүдээ Монголд заримдаа ихтгэхийн шаардлагатай хамт бүгд байдаг. Одоо чинь ихтгэхийн шаардлагын оноос 800-аас хэдийг авснараа чигсаар Монголын сургуулиудад хуваар авах штэ. Америкт чи сурах гэж байгаа тухайн сургууль чамайг батгаас чинь авах. Дээрээс чинь хараа доороос чинь хараа дотроос чинь хараа гаднаас чинь хараа тий. Тэгэхээр яг чи ингэж хахыг зорж байгаа гэдэг өөрөө бүхнийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Чи магадгүй нэг ACT топ дээр жоохон таарсан байдаг гэж бодъё. Харин бусад дараа чи сайн байх юм бол чамаар үгүй зэрэг. Эний яг цаа цанаа юу гараад ирэхээр эхийн алдартай бизнесмен болно. Эхийн алдартай кино найруулагч болно. Эхийн алдартай одоо юм хөлбөмбөгчөн болно. Шилдэг математикч хаахгүй тийм үү? Эсвэл шилдэг айгүй сайн англиар 100% цэвэр хүн байхаагүй тийм үү? Тэр яг үүнтэй адилхан тэд нар чамайг хэр ирээдүйд дэвэ? Чамайг юу хийж чадах юм? Чиний өсөлт юм уу? Чиний давуу тал юу вэ гэдгийг чиний бүхтаас хатаад байна. Тэр чи өөрийгөө яг үүн шиг өөрийгөө их гаргаж өгдөө. Юу чи одоо юу гэж сайн шатах тоглодог байна. Айгүй гоё дуртай болчих юм тийм. Өөрөөр хэлбэл давуу талууд эсвэл нэг ангийн дарга хийгээд анги хүмүүсийг айгүй байсан дагуулдаг байна. Айгүй гоё их байна. Айгүй гоё шүлэг болдог байна. Яг энэ чадвараа чи тухайн сургуулиар сайн харуулж хэрэгтэй. Тэгвэл бол чиний дахиад тухайн сургуульд орох чадвар яг уу ихсэн. За маш олон зүйл байна. За мэдээж шатлнаа битгэж байгаа. За тэгэхээр топ ACT. Магадгүй ACT-ийн топ шатлал зүйлтэй нөө. Гараа үгүй. За ганцлээ. За тэгвэл магадгүй энэ хүмүүс түрүүн IBT-ийн дундаж байгаа 115 хүнийг хараад бас нэг жоохон дээр их магадгүй тийм зүйл байна гэх. Тэгэхээр гоё мэдээ юу вэ гэхээр TOEFL ACT гэдэг бол чиний тухайн сургуульд орох тэр үндсэн үзүүлэлтүүдийн ердөө хоёр маань. Тэгэхээр босхоор үзүүлэлтүүд тийм. За тийм илүү танаас ойлгон байх юм. Илүү амин тусгай хуваалцах зүгээс зорилгоо яг ACT шалгалтнаа яаж хийсэн бэ? TOEFL шалгалтнаа яаж хийсэн бэ? Өөрийнхөө эсрэг яаж хийсэн бэ гэдэг талаар зөвлөгөө яриад өгч байгаа. За яа. Ингээд ACT үжигсэн хүмүүсээс мэдээд тасалаад байна. Нэг ганц хоёроо. Ерөнхийдөө тэд мэдчихээ ACT гэдэг бол ерөнхийдөө 3 хэсгээс бүрддэг. Математик, шүүмжлэн унших, шүүмжлэн бичих гэж 3 хэсэг бүрдээд тус 3800 оноо, ингээд 2400 оноо байлаа. Тэгэхээр ерөнхийдөө ACT-д яаж бичдэг юм бол одоо би өөрөө яаж бичсэн байх юм бол ерөнхийдөө би анх шалгалтын одоо өөрт үзсэн. Ямар нэг бэлтгэлгүйгээр, ямар нэг ном шраафгүйгээр 5 сард олон улсын сургууль International School of Language дээр өглөөний 6 цаг гэж очоод тэнд 2 цаг үдээгээд үзүүлсэн нэг байдаг байсан. Тэгээд тэгж хөдөлсөний дараа нэг өрөөнд 4 цаг суугаад баахан асуулт ингээ баахан асуулт хариулаад тэгээд нэг багшинч нэг жоох айштай байдаг тэр загнуудад бид суудаг байлаа. Тиймэрхүү нэг ерөнхийдөө мэдэрч хэвээр. Учир нь чи одоо шалгалтандаа хийх мэдчихээн тэрийг одоо ном уншиж, гол нь шалгалтын орчин тойрыг мэдэхгүй бол ерөнхийдөө шалгалтандаа одоо бэлтгэхгүй орно гэж ойлгож байна. Яг одоо ACT гэдэг ямар шалгалт вэ? Одоо 5 сарын дараа, 6 сарын дараа ерөнхийдөө ойлгосон болохоор тэгээ би номнуудаа захиалаад одоо нэг $100 $6 ном илчдэг. Тэгээд номнуудаа захиалаад гэртээ очоод өдөр шөнөжгөөд бэлдсэн. Ерөнхийдөө ACT бол товчхондоо 2 үгээр ерөнхийдөө хамгийн тоглоом гэж ойлгож байна. Энэ шалгалт бол ерөнхийдөө маш их хэцүү. Амархан гэж шинж хийхгүй, мэдэрч амархан гэж хийхгүй, маш их бэлтгэх ёстой, эртхэн бэлтгэх ёстой, олон сар, олон хоног, 2 он,
бохомдож олно санаагаа онжоолно. Харин эцэг чинь өөрөө ч хүсэл зорилго тавьж байгаа. Түүний өндөр би жоохон өөрийнхөө амьдралаа жоохон ярил л да. Би бол багтаа бид хоёр мэдээж West-ийн сургууль юм уу Harvard-ийн сургууль орох байтугай үеэсээ орохоос болоод байсан. Тэгээд яг гоо би багтаа ээж автайгаа Германд амьдардаг байсан. Ээж аваа тэнд оюутнаар сурдаг байсан болохоор хамтаа болоод явсан. Тэгээд Монгол ирэхдээ бол манай байрны хажуудлах соёлын сургуулиуд орно гэж мөрөөддөг байсан. Соёлыг мэдхүү. Таныг тийм сургууль байдаг шүү дээ. Нэг дахиад тэгээд нэг гайгүй байлгахтаа тийм байх. Тэгээд 6 дугаарыг задаа тийшээ ажиллаад тэгээд амьдрал бүтэх юм баг гэж бодсон. 7 дугаарыг одоо хобби сургууль руу орлоо. Одоо мүйс рүү орох гэж бодсон. Тэгээд мүйс одоо Монголын хамгийн шилдэг сургууль олон профессортай доктортой юу ч ингээд мүйс рүү конкурстай мэдээ гэж бодсон. Тэгээд яг 8 дугаарыг очихтай манай ээж ингэж хэлж юм та чи ерөөхдөө герман сураач гэсэн уусаа анасаа герман Anderson, Германы Heidelberg юм уу, University of Berlin ч юм уу сураад яагаад ч та бид Германы нэг шалгалтын зөв юм уу гэж боддог. Гэхдээ манай одоо миний 10 дугаар анги байхдаа манай одоо дээд ангийн сурагч буюу олон манхан bizim Harvard-ийн сургуулиар, Princeton-ийн сургууль, Yale-ийн сургууль, Cornell, Yale-ийн сургуулиар орсон юм байна л да. Тэгээд би ээж рүү очоод за би яахад ингэж чадахгүй юм ээжигээ ээж өдөөсөө тийм өрөөдсөн байхгүй юу. Уусаа мэдээж ээж рүү очоод за би Harvard сумаар очоод өрөөдөх гэж байна. Тэгээд нэг жоохон хэрэгтэй жоохон үг сорилцоо сэтгэл санаагаар унаад тэгээд бод зэрэг тэр болсон юу гэх юм. За би Harvard-ийн сургууль орох юм бол танаа яах юм бол манай ээж за дуртай юм чи үү гэж. Дуртай гэх юм бол одоо жинхэнэ тасгалж авах байсан шүү дээ. Тэгээд тэр үед байцаа би одоо дуртай гэх юм бол заах цаад. Тэгээд бид пицца аваад ми за баригээд за ерөөхдөө пиццаны мөнгөийг нэг цаана $50 чамд өгье гэж барьсан. За яг ерөөхдөө голдсон пиццаны төлөө би Harvard ороогүй. Тэр нь ерөөхдөө чи өөрийнхөө хүсэл зорилго тэмүүлж байх юм бол ямар сургуулиуд Harvard-ийн сургуулиуд Yale сургуулиуд эсвэл West-ийн сургуулиуд орч чадна. Өөрийнхөө хүсэл тэмүүлэлтэй зорилготой зорилгоо тэмүүлэх ёстой. Там дээр нь олон шат бэрхшээлж болно, шантрах болно, цагийн бэрхшээл санаагаар онж нойргоо болно. Тэгэхээр чи Harvard-ийн сургууль юм уу тэгэхээр шилдэгтэй топ коллежд орч чадж байгаа юм. Тэр бол ихэд амжиж. Тэгээд миний түүх бол юм. Тэгээд одоо өөрийнхөө хэсгийг татаа манаас тооч баяр. За эсэмд Harvard. За би нэг юм аа. Сая тийм нэг асуулт гэсэн. Одоо хамаагүй топ лейс тийм үгүүд юу нэг явах нэг ойлголцоо тийм. Тэгэхээр үүнээс ингээд харахад ер нь Америкт болохоор хамгийн чухал зүйл юу юм бэ? За нэг яг миний санаа хэлээ. Зарим хүн нэг англи зүйл агшихаа үнсаа. Даатгасан. Цаг байх юм бол энэ зүйл аюулсаа англи сурахыг явуулчих юм уу? Миний бодлоор Америкт сурах гэхээс илүүтэй бас дэлхийн хамгийн шилдэг коллеж сурах хамгийн чухал зүйлээ зүгээр чиний хүсэл мөрөөдөл чинь өөр хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо миний англи аюул муу байсан л да. За тэгээд би ихгүй юу? Ингээд санхүүгийн зүйн сургууль би яг 10 дэсүүд за санхүүл авч үздэг болоо тэгээд ням тэгээд санхүүл ороод 2 жил сурч ирсэн чинь ингээд нэг найзсаа тэмүү гэдэг юм байна. Хөөс ингээд Америкт ингээд сурд юм биш үү? Тэгээд мен чинь ингээд MIT сурч байгаа шүү дээ. Тэгээд өө тийм үү? Би яаж явдаг гэсэн чинь NCT топ-ыг хойш хатдаг юм байна. Энэ SAT өгөөд ингээд явах юм байна. Тэгээд тийм үү? За би Америк сурлаа. Үгүй юу? За юу би Америк сурлаа. Тэгээд наа чи яг яадаг юм бэ гэхээр NCT шалгах юм. ACD шалгалтууд би яг яаж өгөх асуусан чинь ACD шалгалт ерөнхийдөө тийм маш их аяг хэцүү байдаг. Түүнээс ном их сайн уншаад үзсэн гинэхгүй юу. За яг гэсэн чинь зуны 3 сарын work and travel нэг 4 аа гэдэг тийм байх хэрэгтэй. Ламбадараа тийсэр тэргүй нэг Америк ахгүй юу гомсаа ажил хийх гэж. Англи хэл сурах гэж дээ. За би очсон. Тэгээд нөгөө нэг найзтай ACD шалгалтыг нэг тийм гэж сонссон тийм. За тэгээд очингуудаа за юу ном уншчих. Америк хэцүү юм байна. За тэгээд мэдээж энэ шинэ ном хэлбэл орж чадахгүй үгүй учраас хуучин ном хэлбэл ороод ингэ хараа явсан чинь за хамгийн дулаан ном тэгээд жоохон би өөрөө үлгэрээ унших аюул байхгүй юу. Тэр үлгэртэй ойрхон нэг Harry Potter гэдэг ном уншиж. Тэгээд Harry Potter-ын 5 дугаар зураг нэг юм их үзээ за тэгээд
Тэгээд амьдрал даахуудаа тийм зузаан нам тусч байгаа байхгүй яг эсрэг дээр бол мэн хурцэл хийхгүй шүү дээ. А тэгээд ингээд хатаа гэж үзчихээд төөх юм зузаан нам заа уншиндаа гэж бол хамгийн ихний уцыг эргүүлдэг. Хамгийн ихний уцыг эргүүлэх хамгийн ихний үлдэх болчихлаа. Гэсэн чинь юусэн ганц хоёр хуу байлаа одоо. За юм маш их байна уу. Тэ заяасан унших хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хамгийн чухал зүйл тэр өөртөө итгэх хэрэгтэй. Ерөөсөө би Америкт сурах гэхгүй л үгүй юм байна. За тэгээд энийг юусэн унших тэгээд за яг $2 хямдхан ном гэж хачиг $2 аваа. Тэгээд гэхдээ ихний уцыг уншиж ирсэн ганц хоёр хуу үлбэр тавьж байгаа. Тэгээд энэ номыг би заавал унших хэрэгтэй гэдэг айгүй хичээсэн. Тэгээд миний үед тэрнээ нэг жоохон нэг хийсэн нууц гаргах юм байна. Нууц гаргаж цаашаа. Тэр нь юу байсан бэ гэхээр хүн ингэдэг гэдэг чинь аливаа нэг зүйл одоо одоо миний амнаас гарч байгаа зүйл та нарт дахиад 80% бууж байгаа. Тэр үү? Аливаа нэг мэдээлэл рүүгээ дамжихдаа 20% авахыг авдаг гэдэг. Одоо яг үүтэй адилхан. За ширээ, цэбүү. За энэ ширээ гэдэг үеийг одоо ингэ монголчууд яг ингэдэг нэг орчуулах аягүй дутаа штэ. Эсрэг хийж чадахгүй болгоод нэхлээ монгол дээр хэлж байгаа үгээр бишрэх гэж штэ. Тэр би яг эсрэгээр ширээ гэдэг үгийг хараад ширээ гэдэг монголоор ширээ гэдэг англиар цэбүү гэдэг. Цэбүү гэдэг үг миний дахин бод миний амнаас цэбүү гэж гарна. Тэгэхээр ширээ гэдэг үг table гэдэг англи үг рүү буухтаа 20% авахыг гадаад 80% болоод чинь. Тэгээд тэр table гэдэг үг минийх нь эрэхтэй 60 болон миний амнаас 40% байна. Харин энэ процессыг ерөөс алга болгочихъя. Ингээ монгол руу орчихгүй. Шууд дахиадаа би table гингүүд ширээ гэдэг үг буух биш. Table гингүүд энэ ширээ өөрөө минийх нь бууж байгаа. Тэ? Монгол үгээс хэрэглэхгүй гэсэн үг шүү дээ. Жоохон хүн хийх яаж сурах вэ гэдэг гэх юм уу да. Тэгэхээр энэ table гэдэг үг миний дахин 80% ирнэ миний амнаас 60 байна. 60 байгаа тийм үү. Тэр хүн шиг би нэгтгэж чаддаг англи тайлбар гэж аваад тэгээд нэг хайр батыг тэгээд нэг ойлгосон байгаагаар уншаадсан. Хамгийн сүүлднийхэд бол нэг заа юу гэдэг үг болчихсон ойлгохоос ихэд нэг ойлгох гэж байна. Игэж ийм миний эсрэг болохоор бичсэн юм тийм байна. За тэгээд 9 сард Монгол ирээд 9-ээс 11 сар 2 сарын хугацаанд тэгээд багы даяанчсан бол юм шиг. Тэгээд 2 сар бичсэн. За тэгэхээр миний ардаа хийх дараа ачиг 2 сар авшиг даяанчтаарай. Одоо та аюул хугацаа байгаа. Одоо 103 сар байна. Тэгэхээр одоо 3 сар байна. Тэгэхээр энэ хугацааг ашиглаарай гэж хэлээ. За тэгэхээр миний хувьд хараа ингэ шалтгаанаар бичсэн юм байна. За цаашаа явъя. Өргөлөө бэлтгэх. За би тэгэхээр түрүү бас хэлсэн тийм. Ер нь яг Америкт яаж зурх юм гэдэг баах нэмэрээ таар. Ерөөсөө 3-4 хүн чухал зүйлийг хэлээд өгчээ. Тэгэхээр үүнээс юу гэх та нар бас яах вэ? Бичиж авах гэж. За хамгийн ихний тоо 1 сарын 1. Энэ 1 сарын 1-нд ямар ч тоо гэхэд хэрвээ чи сая энэ намаар Америкт сурахаар төлөвлөж байгаа бол саяны өнгөрсөн 1 сарын 1-нд чиний бүх зүйл болсон байна. Шалгалтаа өгсөн, өргөлөө явуулсан, оноогоо явуулсан бүх зүйл болсон байна. Их сургууль. Зарим нэг сургуулийн одоо сургуулийн жоохон рапортс маань нэг фасад дээр сургууль 2 сарын 1 болоо 3 сарын 1 болоо 4 сарын 1. Тэгээд ерөнхийдөө 1 сарын 1 болгож байгаа. Дараагийн сургууль IBT гэдэг тоопик гэдэг шалгалтыг өгдөг тийм. SAT эцэгний шалгалтыг өгөх. Эсээг болохоор одоо үгдээр чиний дахиад нэг өргөдөл гэдэг зүйлээс нь настай эсээг хамгийн чухал байгаа. Тэгэхээр тухайн сургууль чамайг зүгээр энэ үг хичээлээ хэр сайн хийх бэ гэж зүгээр шиний шаардлагын ганц хоёроо хараад чинь. За энэ хийх юм байна. Харин чамайг ирээдүйдээ бизнесмен эсвэл ирээдүйдээ хянаны ажилтны юунаас гарах гэж байгаа гэхэд чиний эсээнээс гарах гэж байгаа. Эсээг 500 хүнтэй байдаг. Тэгэхээр нэг юм байна. Инженерээс сургууль авч байгаа хүмүүс нэг юм эсээ хийсэн байхгүй юу? Жишээ нь тийм л. Би 7 настай байхдаа хамгийн анх аваараа нэвтрүүлээд болж байгаа байсан. Энциклопедиа тийм. Одоо тэр дээр болохоор ингээд дэлхийн татварсны хууль гэж байдаг нэг тийм байдаг. Тэгээд би ингээд гайхаад ингээд заа ингээд хэлхэлтэй үйл байд юм байна. Би нэг башаа татдаг юм байна. Гэсэн чинь Супермен хүүхдийн надад ингээд эсээдсэн. Тэгээд би яагаад ингээд Супермен нэг дэлхийн татварсны хууль үүсэхгүй байгаа юм бол гэж аягүй гайхсан. Тэгээд ингээд хараадсан чинь Супермен нүгрөхтэй байсан. Тэгээд энэ нүгрөнд нэг хүчрэг гэж бодоод би ааваасаа гоожаад дэлгүүрээс Супермен нүгрөх болж авсан. За тэгээд хамгийн гоё зүйл болохоор тэгээд би тэр нүгийг нүгрөөс шатан дээрээс өсөж хөлөө авсан. Тэгээд түүнээс хойш би аягүй тийм эсэх юм үзэх юм тийм. Тэгээд тийм хэсэг байсан саад гэж юм тийм. Тэгээд энэ хүмүүс яг нөө аягүй ирээдүйдээ онцлог юм болж байгаа юм тийм үү? Аягүй сайн инженер болов. Тэгэхээр юу гэдэг тэр хүмүүс одоо энэ ямар тэнэг хүмүүс вэ гэх харахын арга тийм үү? Тэгээс харахын арга тэр хүмүүсийн хүсэл юм уу гэж харж байгаа. Тэр яг үүтэй адилхан та нар өөрсдөө хүсэл юм гэдэг. Амьдралаар бас нэг болцоо тийм тэр бүхнийг ингээд гаргаж өгснөөрөө орон мандад яриад байгаа. Орон мандад яг тийм За би эсээс салбараас supplement гэж зүйл байгаа. Supplement гэдэг зүйл нь болохоор маш сургуулийн өөрөө юу чаддаг хараа. Одоо чинь аягүй гой зураг авдаг бол зураг аваа явуулсан.
жишээтэй. Би өөрөө чинь нэг сургуулийнхаа институт өмсөж ажилладаг. Тэгээд ингээд хүмүүсийн явуулсан юм график ингээд жоохон нууцаад би тийг үзэх хэсгүүд дээр үгүй танах аймаг хэсгүүд зогсоотой ингээд нууцаар хахгүй юм очоод. Тэгсэн чинь хүмүүс ингээд өөрсдийнхөө номыг явуулсан гэдэг юм билээ шүү. Энэ номоор ч юм уу эсвэл тэгээд аймаг гай авсан зургнуудаа тэгээд өөрийнхөө зурсан зургийг өөрийнхөө бүжиг хийдэг, өөрийнхөө дууны CD-ийг зүгээр одоо аймаг болоод дураад бичиж явуулж болно шүү дээ. Би яг энэ хүмүүс орж ирэх дахиад бас орох байх гэж байгаа. Чамайг тарих гэдэг бас болж байгаа. Тэгээд өөрийгөө бас таньж аваарай. Чиний давуу тал юу юм? Чи пассворд юу гэж байна? Гэж би бодлоо. За багшд тодорхойлох зэрэг. Окей. За би нэг 96 цагаан багшаас тодорхойлох цагтаа авсан бол тодорхойлох цагтаа явуулна да. Тодорхойлох цагтаа авсан бол хүнтэй надад ийм чиж өгөхөөс магадгүй та нар өөрөөс нэг юм хүнтэй. За хавд орчин сухбатанд Питоны хэдэн сар тийм газар төрсөн нэг нэм байх гэж байна гомдан нэг хүнтэй англи одоо байранд давуулсан цэвэрчнэн байр шудраг зан төлөвтэй хүүхд юм аа. Тэгээд ийм хэсэгтэй одоо тодорхойлох. Окей. Америкийн багш нарын хүсэл гэдэг тодорхойлох цагт нь ямар форматтай байдаг вэ гэдэг show badam tell гэж байна. Тэр нь болохоор битгий одоо тийм чамайг аягууллах гэж хэлэхгүй. Гэхдээ чамайг аягууллах гэдгийг даатгуулах хэрэгтэй. Яаж ойлгох вэ? Нэг жишээ. За энэ үг заа сухагийн духад аягуул шудраг хичээлд аягуул үнэнч гэдгийг аягуул шудраг үнэнч гэж хэлэхгүйгээр яаж ойлгох вэ? Жишээ авч тий. За жишээ. За би нэг удаа багш надад ингээд би нэг шалгалт авч ирсэн юм аа. Ингээд хүүхдүүд цаасан дараа шигч. Тэгээд ингээд яаж ч болоо өөрсдөө гарчаад ангийн үүдүүгээр кафе буцаар ирчаад тэгээд буцаад ороод чи ингээд хоорондоо ярьчихсэн. Харин ганцхан сухад одоо хамгийн арийн ширээс суусан ч гэсэн өөр ингээд ганцаараа ямаа хийгээ суужсан. Тэгэхээр энэ хүүхд яг нь шудраг хүүхд байна. Хичээлээ гэдэг хүүхд байна. Тэгээд нэг харуулж байгаа тийм үү? Тэр яг үүндээ адилхан бас багш надад харах захиалж юм уу? Маш олон төрлийн гоё санаа байдаг. Тэгэхээр энэ санааг бас шийдэрэй гэж санаа. За өөр хэсэг. За зорилгогийн хэсэг явуулсан байна. Яа, зүгээр компьютер дээр бичсэн. За ийм өөрийн хэсэг гэдэг бол ихэдээ хөрөө гэдэг болдог. Ихэдээ ноут бүх юм гаргаад 500 метр багтаад байна. За миний хэсэг гэх юм бол яаж гэсэн бэ? Тэгвэл би нэг 100 одоо 2010 оны 100 шүн донд миний 2-3 сар болж ирсэн байна. Тэгээд нэг найзуудтайгаа хатбагаад ахаад жоо атганаад зураг аваад за тэгээд ямартай чигээр төлөвгүй ажиллаж тэр гэж бодоод явъя гэсэн. За шөнийн 2-3 цагт зайсан явдаг ирүүл ухаан дав байхгүй. Тэгээд зайсан явдаа тэгээд нэг хэдэн багийн зам дээр таалагдаа тэгээд мэдгүй зодоод орсон. Тэгээд бид зодоод орсон дараа зүгээр нэг одоо камера аваад яваад юм уусаад яваад өнгөрчдөө шүү дээ. Тэр бол дараа нэг жоохон өөр нэг холгаач байсан юм уу гэж бодоод арай ч жоохон цогтолж байсан юм уу тэгээд ихтэй сууж ярьсан гэдэг. Амьдтай би шоурдаа би анх тийм хийдэг байсан. Би бол хүнийг авч чадсан гэж амнаас ингээд хараад ирсэн. Би бол тэрийг нэг таахгүй шүү дээ. Би бол хараад камераар тачлаач дээр гэж бодлоо бодож байгаа. Манай шийдэж авдагаа яаж чадах вэ гэж бодож байгаа. Тэр хүний амьдрал бол юм гэдэг надад бол тэр үе хамаагүй байсан. Тэгээд ерөнхийдөө төвлөө нээж автагаа загнуулдаа тэгээд гараад камерыг олох гэж нутаа зүтгэлтэй болоогүй. Тэгээд тийс бодлоод одоо тэр худаач ийдэн үнэн одоо Монголын нийгэм тийм яг цаашаа явах юм бол нэг хоёр гараад ерөнхийдөө ойлгож авах гэж найдаа. Одоо сохотын өөр хэсэг юм байна. За тэр хэсгийн танайг яриад бослоо болохоор юм. Хэсгийг бичээд би нэг яг үргэлжлээ ухаас нэг Америкийн мастер судалгаа гэдэг хичээл өөрөөсөө үзүүлсэн байхгүй. Тэгээд ээжээр дамжуулаад гэсэн чинь манай ээж нь хэлсэн байдаг. Ханаа үргэлжлэн би жаах үргэлжлэн юм хэлсэн байна. Жаахан тийм юм дээр одоо тийм нэг Монголоос тийм одоо тийм хүн байна гэж жаахан академик хэмжүүлдэг байхгүй. Тэгээд наач юм жаахан гүйл ахтай дээр хэлсэн байлаа. Харин аппликейшн юм би ядгаа ээж бакалавр зэрэг явж байгаа. Би аягүй өгсөн байгаа гэдэг. За миний хувьд бол бас жаахан юм байна. Би болохоор нэг нэг зүйлийг талаар бодцохоор ерөөсөө удаж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр би эсрэг болохоор нэг хүүк гэж өгүүлбэр хэлж байгаа. Хүүк нь юу вэ гэхээр одоо жилээс нэг 10 орчим 20 орчим minuгийн эсрэг нэг уншиж байгаа хүмүүс чинь тэр нэг сэгээр 20 минут уншдаг гэж байгаа байхгүй юу.
ерөөсөө 2000 уншаад энэ хүүхдийг авахгүй юу авахгүй юу гэж шийдэж байгаа. Тэр 2000-ийн хугацаанд чи тэр хүний сонирхлыг татах хэрэгтэй. Тэр хүний ерөөсөө энэ хүүхдийг л авах гэж сонирхож байх хэрэгтэй. Тэр тийш гараад тэр сонирхолтой байхад хамгийн их өгүүлж байгаа газар өгүүлдэг. Би яг ч гэж би бодож байна. Би болохоор яг тэр зүйл хэлдэг. Маш олон хэлсэн. Миний стафыг юу гэсэн бэ гэхээр би болохоор нойр өвчтэй гэж хэлсэн байна. Нойр өвчтэй. Англи инсомник гэж тийм. Тэр юм одоо юм сан нойр өвчтэй гараад байгаа. Тэгэхээр ерөөсөө нэг зүйлийн талаар бодцохоор ерөөсөө бидний талаар ингээд ерөөсөө бодоод өөрсдөө талаар бодож чаддгүй. Тэгээд ерөөсөө шинэ үед ордоо 2-3 цаг өгөөд ерөөсөө бодож чадахгүй гэдэг талаар бодоод байдаг. Харин маргааш нь болохоор бас тэр зүйлийн талаар бодоод тэрэндээ бүх амьдралаа зөвлөсгөлөө зарим тохиолдолд айгүй олон зүйлээс тайлбарлах гарч ирсэн байна тийм. Тэгээд би нэг хамгийн анх 2-3 өдөр нэг үжиг зүйл тайтай болоод тэгээд Монгол бол бид зүйлийг оруулж иргээд энэ төрөөр билүүд хамгаалах юм хаяад явжсэн гэдэг юм байна. Тэгээд хүүшиг бас хамаар ажиллаж тохиолдсон. Зоргоо шиг айгүй имгэрт болсон. Тэгээд зүйл би айгүй өгсөл мөрөд юу ч гэдэг тийм. Өөрөөр хэлбэл бүх юмыг гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл. За цаашаа төлбөрийн хэмжээ болон тэтгэлэг. Хамгийн их асуудал тийм. За миний хамгийн их та ярих хэрэгтэй. Америкээс үүсэж айгүй гоё. Хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр айгүй шофор. Яг үгүй өнөөдөр Монгол нэг үг юм уус багч юм уу санхүү дараад нэг жоох мэдээлэл өгöd авчих тийм. Танд вэ гэж юм уу тийм. Энэ зүйлээ биш Монгол гоё. Яг үгүй юм байна. За харин Америкт чи тэр бүхэн Билл Гейтсийг үг байна уу эсвэл Монголын нэг зэрэг бүгд их хэцүү байдаг үг байна уу гэдэг ерөөсөө хамаагүй. Хаана бүгд нэг шугам дээр зогсож байгаа. Бид нар бүгдээрээ. Тэгэхээр тэр сургуулиуд эхлээд чамайг сургуультай авахгүй юу гэдгийг шийднэ. Дараа чамд чинь өгсөн үг өгдөг гэсэн. За төлбөрийн нэг 3 төрөл байгаа маа. Хамгийн ихний ээж нь за merit based scholarship гэдэг талаар яриад. Merit based scholarship чиний гаргасан амжилтан дээр тулгуурлаж өгдөг гэдэг юм. Өөрөөр хэлэх юм бол чи дүүгийнхээ олимпиадаас за карате медаль авсан байна. За улсын олимпиадаас триатлон медаль авсан байна. За улсын олимпиадаас физик медаль авсан байна. Чиний гаргасан амжилтуудыг харж байгаа чамд зайн төлөвийг жилийн 30,000 доллар гэдэг үгүй 20,000 доллар гэдэг үгүй гэж хугацаатай одоо хэмжээтэй тэтгэлгийг merit scholarship гэж байгаа. Чиний гаргасан амжилт дээр үнэлдэг. Дараагийн need based scholarship. Түрүү West-ийн болохоор need based scholarship өгдөг зүйл сургуулийн нэг гэсэн шүү дээ. За тэгэхээр need based scholarship яг үгээр одоо ингэ бас Harvard мэдээж бас need based scholarship өгдөг. Тэгэхээр чамд авахгүй гэж. За жишээ Монголын энэ оюутны энэ сурагчийг тэгэхээр авахгүй шийдэн. За энэ үг үгээр авьяас болоо. Энэ үг үгээр сайн үг байна. За авчлаа. Дараа чамаас суу. За чамд одоо чи одоо ингэ манай сургуулийн 60,000 доллар төлбөрөөс хэдийг хийж чадах вэ гэсэн. Тэгэхээр одоо бидний үг зарах уу? Ээж авах цалингийн юм тодорхойлж явуулаад за нэг юм байна Монгол айгүй мөнгө байна. Тэгээд би жишээ 500 долларыг хийж чадна. Одоо яг уу гингүүд тэр сургууль нь за гэдэг чамаас 500 доллар төлбөр авъя. Үдсэн 59,500 гэдэг үг. Айгүй байгаас тийм. Илэрсэн саас гэдэг байхгүй. Хасраа чи эзэд орч чадах юм бол чиний хүссэн бүхнийг өгч байгаа гэсэн. Зарим тохиолдолд онгоцны дэд өгч байгаа. Би анхны онгоцны дэд одоо зөөгөө онгоцны хатыг эзэд өгч авч байгаа. Тэгэхээр энэ болохоор аюул гоё зүйл. За нэг blind хамгийн сүүл энэ болохоор 6 сургууль өгдөг. Harvard, MIT зэрэг энэ 6 сургууль болохоор ерөөсөө чамаас 500 доллар их чадахгүй чиний бүхнийг өгнө гэж байгаа. За төсвөлтөнд санаалт болохоор нэг юм. За нэг Америк цорын. За тэр нэг сууж байгаа юм байна. За энэ ACT топлыг хүчтэй. Гэхдээ за энэ West-ийн Harvard хэвчээс зөвхөн надад за нэг жоохон доогуур сургууль маань орчих байх тийм. Тэр хүмүүс нэгж болдог. Яг эсвэргээр тухайн сургуулийн rank board тусмаа чиний ойлголт магадлал бүдэг чиний буур. Яг гэвэл rank board тусмаа тухайн сургууль diversity гэдэг зүйлээ нэг анхаарал тавьж ихсэн төлөвлөөс хараатуулж ихсэн тийм үү одоо тэр чиний үе. За чамайг хэдийг гэж бодох ингээд асуугаад ихсэн шүү дээ. Тэгэхээр харин том сургуулиас битгий агаараа том сургууль бид нар бүгдээрээ сурч чадна. За тэгээд маш агцтай мэдээлэл сонсон та бүхнээс баяр хүргэе. За тэгээд бүгдээрээ ийм сайн сургуулиуд сурцаарай. За энэ нэг өөрчлөлт бол одоо байх мэдээлэл байна. За тэгээд бүгдээрээ намжиг хүсье. Анхаарал тавьсаар бүгдээ баярлалаа. За тэгээд төсөлт нь одоо бид нар жоохон цаг байгаа учраас энэ мэдээлэл хурдан шийд авчихна уу? За тэгээд юуны талаар холбооны маань болохоор зүгээс зөвхөн бид нар ингээд Америкаас сураад хасаа гэдгээс илүү бас айгүй чадтай олон хүмүүс хүмүүс байдаг учраас тэднийг бас та нарыг тэр сургацаасаа гэж хүсэж байгаа.
Тэгэхээр тэгж хүсэж байгаа үднээс болохоор зоригоо дээр зөвхөн идэвхтэй итгэдэг тавьж өгөх хамгаалтаар ирсэн. Тэгэхээр зуны хам болохоор бас нэг зарим гişүүдийн болохоор 90. Тэгэхээр 6 сарын 18-наас за бичээд болж байна. 6 сарын 18-наас 7 сарын 20-ны хооронд Best сургуулийн төлөвлөлт борлаад Best University Opportunity Program хэмээх тийм одоо төлөвлөгөө хийж болж байгаа. За үүний төлөвлөгөө болохоор маш бага байлгүй зөвхөн та нарын төлөвлөлт бараг хийж байгаа тийм төлөвлөгөө байгаа. Нэг болохоор 1 сарын хугацаанд ECD шалгалтыг бичихгүй, өргөдөө яаж өгөх вэ, эслэгээ яаж бичихгүй тийм тооны шалгалтыг бичих энэ бүхнийг хамруулсан тийм сургалт явуулсан юм аа. Тэгэхээр энэхүү сургалтыг хамруулах нэг тийм багцын хэмжээний эцэг хэмжээний шалгалт авах. Тэгэхээр бас тэр шалгалтаас жоохон хэрэгтэй зүгээр байна. За тэгээд хүмүүсээ шалгуулж аваад энэ бол энэ сургалтаараа маш үр дүнтэй юм гэж бас би 100% амтыг яагаад тэгээд за яг ийм сургалтад баг Монгол байхгүй хаа гэж би бодож байна. Тэгэхээр маш их мэдээллийг аав. Энэ сургалт цаасны дараа болохоор илүү сайн бит хоёрын ярьснаас илүү мэдээллийг аав, илүү их танаас сурч авахнаас урамж байна. За энэ мэдээлэл болохоор хамгийн дээр байна. Амох зэг CEO энэ болохоор яг манай Америк дахь Монгол оюутны холбооны адресс сайт байгаа. Энэ сайтаас мэдээллийг авч болно. За энэ зөргөөгийн email хаягвал зөргөөрөө email дээр бас мэдээлэл авч болно. За энэ гуравт нь болохоор миний блог байна. Миний блог руу ороод бас нэг ганц нэг видео хийлгэж бас уран зориг орох гэж найдаж байна. За доор нь болохоор зөргөөгийн блог байна. Бас уншаарай гэж найдаж байна. Тэгэхээр энэ admission Harvard эцэс өртөө хүмүүсийн орох хэсгийг идэвхтэй сайт. Энэ болохоор West-ийн эсрэгтийн сайт. За энэ college board болохоор нөгөө нэг ACD шалгалтыг авдаг сайт чинь. Энэ рүү ороод нэг ACD шалгалтыг Монгол хаана авах юм бэ? Хэдэн авах юм бэ гэдэг мэдээллийг авчихсан. За энэ сайт руу ороод чи хүссэн сургууль, Америкийн хүссэн сургуулийг бичих юм бол тэр сургуулийн чинь хадаар мэдээлэл маш товч байдлаар айгүй гоо текстээр гаргав. Тэр бүх сургуулийн талаар мэдээллийг college board-аас авчихсан. За college combination авахаар Америк яг одоо бид нар шиг high school-ийн оюутнууд нь хоорондоо ярьсан тийм сайт байгаа. Тэр мэдээлэл илүү бас тийм Америк мэдээллийг бас авч явна. За Spark нууцсан болохоор ACD шалгалтыг мэдээлэл бас байгаа. За тэгээд асуултууд мэдээлэл дээр комментчдын зөвлөөр бас нээлтэж болно. За тэгээд энэ болохоор 6 сарын 18-нд болно. За мэдээлэл болохоор за бүгдээрээ Facebook дээр тийм. За ийм л гэж найдаж байна. За бүгдээрээ Facebook дээр чинь Facebook болохоор Association of Mongolian Students in America гэсэн пэйж байгаа. За тэгээд тэр пэйжээс болохоор бас мэдээлэл авч явна. За тэгээд та нараас өглөө биднээс зов зүйлээс асууж байна. Бид чадах чинийг тав хэрэгсэнаа. Бүгнийх чигсээ бас цугаарай. За баярлалаа. За тэгээд зөргөө маань бас за одоо энэ ерөөсөө таны цагийг бид өгөхгүй. Маш гоё 5 минут зөргөө маань YSB буюу одоо юу бас YSB болохоор юу leadership талтай яг Америк хичээл яаж авах юм 5 минут хэлнэ. За харин 6 сарын 18-наас 7 сарын 20-нд холбооны сургалтын болохоор яг шалгалтын гэдэг юутэй ээж гэдэг надад чигсний хоёр өөр сургалт байгаа шүү. За ерөнхийдөө бол манай цаг их хүрээд явах. Манай YSB програм бол Монголын яв Монголын залуудын эдгээр програм бол зохион байгуулагддаг. Энэ програмын гол зорилгууд ерөнхийдөө тэдний шиг liberal education одоо American education гэж юу гэдгийг та нарт бол MBA-ээр Harvard буюу Stanford-ийн оюутнууд одоо зааж өгдөг. Одоо ерөнхийдөө бол нуршаад явах. Би тайлбар дээр одоо танаа сургуулийн зоож байгааг үрээд өөрийнхөө YSB 2011 оны туршлагыг хуваалцах гэж болж байна. За би тэгэхээр нодлон энэ YSB 2012-ын төлөвчтэй хамт суулсан. Тэгээд тэр тухайгаа манай сургууль 30 дээр 7 хугацаанд найрамд дээр явагдсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бодлогын танилцуулганд бүх юмнуудаа явах байх тийм. Тэгээд би ерөнхийдөө зөвхөн юуны тухай хэлчихье. Яг өөрийнхөө сэтгэл эндээс олчихсан даваа талаар хамгийн ихэнд бол бид нэр одоо энэ Америкээс авах мэдээллийг энд аягүй төвчнө байна шүү дээ. Тэд 7 хоногийн турш бүх талаас нь мэдээллийг танаас өгнө. Энэ сургалтын турш зөвхөн тийм маш их мэдээллийг авч чадна. Өссөн бүх юмаа давах одоо тийм сурчсан хүмүүс бүгд байгаа. Монголын одоо Harvard School-ийн манхийг тэр сургалтаас сурдаг хүмүүс өөрсдөө зохион байгуулдаг учраас яг өөрсдөө амьд жишээг бүгдийг танах хэлбэрт өгөн даах гэж байна. Хоёрдугаар танилцуулт. Энэ сургалтаас жоо манай 30% бүгд яг адилхан зорилготой байсан учраас бид нар дараа маш сайн найзууд болж гисэн адилхан холбоотой болсон. Би нэгээ дэмжиж нэг зорилготой хамтдаа тэмцэх тийм олон найзуудтай болж гисэн. Энэ сургалтаас одоо холбоотой өдрөөр хамтдаа явж байна. Гол даваад нь тэр энэ сургалтын зохион байгуулсан дээр манай багш гадаадын оюутнууд болон
Монголын талаас хүмүүс бас тэр бүх хүмүүстэйгээ бид нар холбоотой байснараа яг гөрөлтөө гаргах үедээ ч юм уу тийм дэмжлэг шаардлагатай болсон үедээ тэр хүмүүсээс тусламж авч авах тийм боломжтой болсон. Хамгийн тод жишээ. Манай сургуулийн эсдэгний төгсөвч хулан гээд нэг их байдаг юм байна. Чин Монгол руу явж байсан. Тэр ихч маань бас яг одоо өнгөрсөн үйлчлэгчтэй намаар нэгсрийн нэг гэж явуулсан байхгүй юм байна. Тэгээд над хэлжсэн. Над ингэж хийгээд явж байгаа ганцхан хэцүү зүйл байна. Энэ нь юу вэ гэсэн нь миний эсээг уншаад засаад хэлж хүн айгүй хүмүүс байна. Тэгвэл шаардлагатай хүн надад олохгүй байна гэж хэлсэн. Харин YSP-д оролцсон бид нар тийм бол асуудал юусэн. Бүх тэр багш нар заавал над руу эсээг явуулаад би уншаад хэлээд асуудлыг шийдэхэд чин сэтгэлээс туссан чиний эсэнд би маш их ажиллаж өгнө гэж бид нар дамжсан. Эсээс хүн юм бодоод байгаа их чухал байд юм билээ. Тэр хүмүүсийг олж авсан миний бүр хамгийн баярлаж байгаа юм бол эсээс хүнтэй. Жижигхэн ч сонсож байгаа хамгийн хүн зүйл. Тэгээд ерөнхий даваад олж авсан юм тэгээд ерөнхийдөө зөвхөн явж байгаа учраас нэг яасан юм шиг. Тэгээд folyмон гараа яваад түрэн зарлалтаар хэлсэн. Тэгэхгүй байгаа яг энэ нэг сар хэлсэн. Тэгээд анхаарал номер 3 сарын 31-нд оролцсон үед аппликейшнийг авч дууссан юм биш үү? Тэгээд жишээ очсон. За баярлалаа. Ерөнхийдөө бол манай хоёр сургууль ерөнхийдөө та нарыг Америк сураасан гэж ойлгохтой. Манай бол Америк Монголын холбооны гол зорилгоо шалгалтанд бэлдүүлэх, эсэгийг бэлдүүлэх гол сургалттай. Энэ бол ерөнхийдөө Harvard Stanford-оос хоёртны одоо liberal arts education by American education одоо юу гэдгийг гэхмэд холбоотой яг одоо хичээл заалгах бол одоо ялгааны нэгдэг. Ерөнхийдөө бол түрүү жилийн програмын одоо presentation сайд руу явж өгсөн. Harvard Stanford-ын оюутнуудаас ерөнхийдөө багш болоод Монгол улс даяар хөдөө орон нутаг, хот даяар шилдэг хүүхдүүдийг аваад найрамд 1-7 хоног сургалтанд явуулсан. Тэгээд ерөнхийдөө цаг өндөрлж байна. Одоо манай YSP-ийн спонсор Монаме, PricewaterhouseCoopers хамбангтай талархаа байна. Тэгээд ерөнхийдөө нэмэлт мэдээллийг манай вебсайт буюу YSP-ийг имэйлээс авч орой. За ерөнхийдөө тойролтой монголчууд их санаа зовдөг гэхүүдээ. Ерөнхийдөө тойролт ихэнх сургууль бараг шаардахгүй тохиол байдаг. Чи SAT-гээ сайн өгсөн бол заа юу. Чи SAT-дээр сайн бэлдсэн бол өдөр шөнөгүй суусан бол бид тойролтын шаардлагыг энийгээд орно, энийгээд гарна, энийгээд тэр оноо гаргана. Тойролтод SAT-гээ хажууд бол хүүхдийн тоглоом гэж ойлгож байна. Ерөнхийдөө чи SAT-гээ өгсөн бол ихэнх сургуулиуд тойролтын оноо гэж шаардахгүй гэсэн зүйлтэй. Тэр 110 төгрөг дундаж авах. Яг шаардлагатай минимум скор нь 100 илүү ийгээс. Өөр асуух зүйл байвал яг ирээд одоо зүгээр дараа нь ирээд бас тэр уулзах болно. За ингээд дараагийн хэсэг маань гарч ирэх гэдэг. Асуух болно. Энэ хоёроо болно. Таатай чиний зүйлээс талархах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр яг Америкт төрж байгаа Монгол оюутнуудын холбооны төлөөлөлд бас энэ хоёр хүний яриад чинь шинэ Монгол сургуулиас бол одоо яг 24 оюутан